За шинэ 7 хоногийн эхний өдөр Монгол Ардын нам хувьсгалт нам 2 эвсэж байгаагаас сүр бадруулан олон нийтэд мэдгдсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд 10 гаруйдаа хуралдаж эцсийн байдлаар эвслийн гэрээ байгууллаа хэмээн олон нийтэд мэдээлэлээс 2 нам өнөөдөр эзэгтэй байдал төрүүлж байна. Тодорхойлбол Монгол Ардын хувьсгалт намын дарга энх хоёр Монгол Ардын намтай байгуулсан эвслийн гэрээнийхээ бэхэн хатаж амжаагүй байтал бусад улс төрийн нам тэр дундаа ардсан намтай нууц уулзалт зохион байгуулж санам жижиг төрөл гарын өсөж зурсан гэх алтан бус мэдээллүүд гараад эхэллээ. За дээрх мэдээллийг баттгаж өчигдөр улсын хурлын гишүүн Хүрлбаатар хоёр намын эвсэг асуудлыг судлах ажлын хэсгийн төвшөнд Монгол Ардын хувьсгалт нам хэлсэн ярьснаасаа буцаж байгаа учраас эвсэг асуудал хойшлогдож болзошгүй байгаа талаар мэдээлэл хийсэн. За үүний дараа Монгол Ардын нам баг хурлаа Монгол Ардын хувьсгалт намч баг чуулгана хийж нэгдсэн нэг байр суурийн намын төвшөнд хүрсэн хэд болно. Монгол Ардын намынхан Монгол Ардын хувьсгалт намтай хамтарч ус дангаараа сонгуульд оролцох санал дээр нэгдэж эвсэхгүй гэдгийг өнөөдөр аль биесээр мэдгдлээ. Харин Монгол Ардын хувьсгалт намын хувьд цаг хугацаа байгаа учраас Монгол Ардын намтай эвсэх саналаа дахин тавина. Хэрвээ ойлголцож чадахгүй бол Монгол Ардын хувьсгалт нам дангаараа сонгуульд оролцно гэх мэдгдлийг хийгээд байгаа. Тус хоёр нам нэгдэх эвсэх талаар богино хугацаанд олон ч удаа эргэж бүтсэн байр суурийг илэрхийлээд байгаа учраас улс төрийн хүрээнд нэлээдгүй бужигнсан арга яваа олохгүй байгаа мэт дүр зураг харагдаад байна. Нөгөөтэйгөр Монгол Ардын намын доторч Монгол Ардын хувьсгалт намтай нэгдэх асуудлыг эрс эсэргүүцэж байгаа олон гишүүд байгаа. Нэгсэндээ Монгол Ардын хувьсгалт намтай тойрог мандатаа жагсаалтаа авах сонирхолгүй олон горилогчид намдаа гомдох гомрохын голоор байсан гэх мэдээлж байгаа юм а. За ямар ч тач энэ бүх үйл явдлууд эрс өөрөөр эргэж Монгол Ардын нам дангаараа сонголт оролцоно гэдгээ зарласан юм а. Өчигдөр орой 18 цаг хүртэл Монгол Ардын намын мөрийн хөтөл батлагдаагүй байсан. Харамсалтай Монгол Ардын намтай эвсэ гэж ярьж байгаа Монгол Ардын хувьсгалт намынхан маань өчигдөр 15 цагийн үед мөрийн хөтөлбөрөөр баталдсан байсан. Дангаар оролцох мөрийн хөтөлбөрөөр төрүүлээ баталдсан байсан. Бид бол батлахгүй эвсэж орж магадгүй гэдэг үүднээс мөрийн хөтөлбөр баталгүй эвссэн тохиолдолд эвслийн мөрийн хөтөлбөр гарах учраас гэж хүлээж байсан. Ийм одоо зүйл болсон байгааг та бүхэнд бас хэлье. Харин ардчсан намынхны хувьд энэ хоёр нам эвсэж нэгдэхгүй байх нь ашигтай. Сонгуульд дангаараа оролцож бяра үзэх нь ардчсан намч арай олон суулгах боломжийг гаргаж өгөх юм. Түүнээс гадна Монгол Ардын намын хүчийг тарамдуулж сонгуулийн дараа Монгол Ардын хувьсгалт намыг өөртөө үнж болох боломжийг ч эрэлхийлж байгаа нь ойлгомжтой. Гэсэн ч Монгол Ардын нам ардчсан намын хоёрын тунд ацаглан жороолох Монгол Ардын хувьсгалт намын эцсийн сонголт нь хэн байх вэ гэдэг нь анхаарал татсаар байна. Ардчсан намтай засагт хамтарч ардын намтай сонгуульд нэгдэх гээд завгүй байсан Монгол Ардын хувьсгалт намынхан аль нэг намтай нэвслийч бай эв нэгдэл харилцаа ойлголцлын гэрээг байгуулах нь тэдэнд ашигтай. Сонгуулийн дараа гишүүдээ сайд дарга болох боломж нь уг хоёр намын олох улсантай ярилцаж тохирцож байж шийдэгдэх учраас тэр хоёр намын хооронд эцэд төгсгөлгүй жороолох Монгол Ардын хувьсгалт намынхан энэ сонгуулиар хэнийг нь шороо өмхүүлж за хэнийх нь магнаг тэнэлэхийг харахад болтлоо.